Ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм байна. За энэ хүрээнд хуримтлал үүсгэсэн гэр бүлүүдэд ипотекийн зээл тэргүүн ээлжинд орлогодог байх бодлогыг оруулахаар төлөвлөжээ. За хуримтлал гэдэгт хүүхдийн 100 мянган төгрөг болоод 1072 хувьцааны ноогдол ашгаа хуримтлалын нэрийн дасандаа хадгалдаг иргэдийг төлөхөө хамруулна гэж ойлгож байна. За ипотекийн зээл олголт зогсон байдалд орчихсон олон мянган гэр бүлүүд дараалал хүлээсээр хуримтлуулсан урьдчилан төлбөрүүдийнх нь үнц нь валютын ханшаатаагаад өдөр өдрөөр суларсаар байна. Харин албаныхны зүгээс ипотекийн зээл олголтыг дэмжихээр барилгын үн өсөд байна гэдэг байдлаар болгоомжлонгоо хандаж ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. Юу гэхээр бид нар ипотекийн зээлийн хүүг бууруулад байдаг. 8-ыг 6 болгоцсон. Очр нэгсээд байдаг. Гэтэл нөгөө талдаа нөгөө барилгын үн нэмэгдээд байгаа байхгүй. Хуримтлалын нэгдсэн сангаас энэ жилийн ипотек руу нэмэлт санхүүжилт хийх шийдвэр одоо гарсан уу? За энэ жилийн хувьд одоо харамсалтай нь яг одоогийн байдлаар бол хуримтлалын сан дээр нэг ч одоо ногдол ашиг орж ирээгүй байна. Одоо бидний төлөвлөсөн 500 тэрбумдээ хүрэхгүй байх гэсэн юм эрсдлүүд бас үүсэж байна. За ипотекийн зээлийн нэг их үүсвэр нь хуримтлалын сан. Тэгвэл хуримтлалын санд дөрвтэй хөрөнгө төвлөрч чадахгүй байгаагаас үүдэн хүүхдийн 100 мянган төгрөг болоод 1072 хувьцааны ноогдол ашгаа хуримтлалын нэрийн дансандаа хадгалж байгаа иргэдэл төлөхөө ипотекийн зээлийг олгодог байхаар судалж хэлжээ. Одоо хуримтлалын санда нөгөө 1072 ширхэг хувьцааныхаа ноогдол ашгийг хүүхдийнхаа мөнгийг хуримтлуулсан одоо иргэдийн тоо нэмэгдэж байна. Иргэдийн тоо. За тэгэхээр энэ хуримтлалуудыг бид нар дэмжиж, ингээ хуримтлал хийсэн иргэдэд нь эргэж одоо энэ хамгийн тэргүүн ээлжинд энэ ипотекийн зээлийн хамрагдуулах бас энэ боломжуудыг бодлогын дэмжлэгийн арга хэмжээнүүдийг хийх нь бас юм зүйтэй юм байна. Дунд урт хугацаанд бол энэ бодлого нь илүү их үр дүнтэй юм байна гэж ингэж харж байгаа. За нэг ёсондоо төрөөс хүүхэд бүрт олгож байгаа мөнгө хийгээд ноогдол ашигынхаа мөнгийг буцаагаад төрд хадгалуулсан тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах хатуу шаардлагыг хуульчлахаар ажиллаж байгаа юм байна. За гэтэл энэхүү зохицуулалт нь хүүхэдтэй болж амжаагүй болон 1072 хувьцаагаа оюутны төлбөртөө орлуулчихсан залуу гэр бүлүүдийн байртай болох мөрөөдлийг боомлсон зохицуулалт болох эрсдэлтэй байна.